Дэлхийн шилдэг уулчдын нэг Гангаамаа Монгол улсын сансрын нисэгч гүр арагчаа. Тэд бүгд хүсэж зорьсондоо үрсэн. Тэмүүлсэн хүн амжилтанд хүрдэг. Тэгвэл Монгол залуус сансар руу тэмүүлж байна. За сайн байцгаана залуучуудаа. Би тэгэхээр яг одоо Монгол Улсын их сургуулийн нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори дээр ирээд байна. Тэгэхээр яг одоо миний ард Монгол Улсын их сургуулийн багш оюутнууд за Монголдо анх удаа тэмүүлэл нэртэй хиймэл дагуулыг бүтээж байна. За та бүхэн мэдж байгаа Монгол Улсын их сургуулийн багш нар маань өмнө Япон улсадаас Мазала нэртэй хиймэл дагуулыг бүтээж за Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөж байсан. Тэгвэл одоо Монгол залуучуудын хүсэл мөрөөдөл болсон бас нэгэн хиймэл дагуулыг одоо хийж байна. Яаж хиймэл дагуул бүтдээг одоо харцгаая. Тэмүүлэл төсөл бол Мазала хиймэл дагуулын дүү. Тэгээ тэмүүллийг яг зорилгыг ярихын тулд эхлээд Мазалыг товчхон хэллээ те. Мазала хиймэл дагуул Япон улсад бүтээгдсэн. Японы орчин нөхцөлд Япон одоо багаж тоног төхөөрөмж ашиглаж хийсэн ба. Тэгэхээр бид нэр өөрсдөө Японд сурж мэдэж ирээд Монголдо буцаад ирсэн дараагийн алхам юу вэ гэхээр Монгол улстай өөрсдөө хиймэл дагуулаа хийдэг болох. Энэ бол бидний үндсэн зорилго байна. Тэгээ энэ зорилгодоо хүрэхийн тулд бид нэр тэмүүлэл нэртэй хиймэл дагуулын төслийг эхлүүлсэн. Монгол Улсын их сургуулийн оюутнууд баг болоод бид нэр өөрсдөө ахлаад сурж мэдсэн зүйлээ заагаад ингээд тэмүүлэл төсөл дээр ажиллаж байгаа. Тэмүүлэл хиймэл дагуул Мазала хиймэл дагуултай хэмжээний хувьд адилхан. Гэхдээ илүү сонирхолтой үүрэг даалгавартай. За тухайлбал сансраас их дэлхийнхээ зургийг авах, хиймэл дагуулын холболтыг сансарт дахин програмчлах, Монгол залуучуудын мөрөөдлийг чипэн дээр буулгаж сансраас радио холбоогоор дамжуулах гээд олон даалгавар бий. За эднээс хамгийн чухал нь Монголдо сансрын технологийн инженерүүдийг бэлтгэж хүний нөөцийг бүрдүүлэх юм. Бид тэмүүлэл хиймэл дагуулын сансраас зураг авах даалгавар дээр ажиллаж байгаа. Тэгэд энэ даалгаврыг биелүүлэхдээ бид нэр хиймэл дагуул дээр 2 камер байрлуулж байгаа. Нэг нь болохоор өргөн өнцгөр зураг дарах, нэг нь нарийн өнцгөр зураг дарах гэсэн даалгавар байгаа. 2 камер маань нэг нь 5 мегапикселтэй камер, нэг нь 2 мегапикселтэй камер байгаа. Бидний сонгож авсан камер болохоор зөвхөн commercial энгийн худалдаанд байдаг камерууд байгаа. Гэхдээ энэ камерууд өмнөх Мазала хиймэл дагуул дээр яг сансарт ажиллаад туршигдсан камерууд байгаа. Бидний тэмүүлэл дээр өөрчилж байгаа зүйл болохоор камера хиймэл дагуулынхаа дотны талын хавтан руу арай гүнлүүн хийгээд тэгэд камера нэмсэн байгаа 2 камер болгож. Хиймэл дагуул маань болохоор accommodation буюу дээшээ хөөрхтөө юм хайрцагт орж хөөрдөг байгаа. Тэр хайрцагт хөөрхийн тулд хиймэл дагуулын их биеэс нааша 5 мм илүү гарч болохгүй байгаа. Бидний камер болохоор урдаа линзтэй. Тэр линз нь урт болохоор тэр шаардлагыг биелүүлэхгүй байсан учраас бид нэр тэр шаардлагат баригдаад камера хоошоо суулгаж өгсөн байна. За манай систем болохоор EDCS буюу тэнхлэг тохируулах удирдах систем байгаа. Хиймэл дагуул маань нам орбитод орохоор жингүүдэлд ордог. За тэгээ жингүүдэлдээ болохоор өөрийнхөө тэнхлэгийг удирдах боломжгүй. За тийм учраас дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэх соронзон орныг одоо энд гаргацсан байгаа Оромгийн тусламжтайгаар гаргаад за тэгээд тэнхлэгээ бол удирдана. За тэгээд тэнхлэгээ удирдах гол зорилго нь юу вэ гэхээр хиймэл дагуул маань одоо камертэй тэнхлэгээ дэлхий рүүгээ харуулж чадахгүй бол зураг авч чадахгүй. За тиймээс манайх болохоор одоо камерыг дэлхий рүү харуулж явах тэр удирдлагыг хийх дэд систем байгаамаа. Ийм олон юмыг нэгтгээд ийм жижиг гейм дээр болгочтой юм байна шүү дээ. Одоо энэ бол тэмүүлэл хиймэл дагуулын маань одоо тижээлийн хэсэг байна. Тижээлийг нь таблет сат буюу одоо ширээн дээр ингээд бүх хэсгийн жижиг жижигээр нь дэлгэж тавиад тэгэд одоо энэ тижээлийнхаа хэсгийн үйлдэлүүдийг шалгаж байгаа. Одоо тижээл чинь бус одоо хэсгүүдээ хүчтлэр хангах хэрэгтэй шүү дээ. Хүчтгүүдлэр
тэр хэсгийг нь шалгаж үзэж байгаа үйлдэлүүдийг нь ерөөхдөө функшн зөв ажиллаж гэнэ үү гэдгийг шалгаж байгаа. Хүн бүр мөрөөдөлтөд хүрэхийн тулд өөр өөрийн цаг хугацаагаар аялдаг. Энэ аяллыг та бидний тэмүүлэл хөтөлж урагшлуулна. Тэгвэл тэмүүлэл төсөлч гэсэн сансарт хөөрөх тэр зорилгодоо хүрэх гэж бас л цаг хугацаагаар аялж урагшилж байна. Өөрийн гэсэн саад бэрхшээлтэй тулж, давж, туулж, шийдэж урагшилсаар 1 жилийг үдээд байна. Би яг энэ одоо хугацаанд ирэхэд төслийн менежер ажиллаж байсан. Тэгээд мэдээж энэ нөгөө нэг төсөл хэмжээнд баг хамт олон байгаа. Тэгээд баг хамт олон донд ингээд багийн ажиллагааг ингээд бэхжүүлэхтэй баг хамт олныг ингээд хуралдаа ингээд цуглуулах тийм үү. Тийм асуудлууд аюу гардаг гэсэн. Тэгээд нөгөө оюутнууд тус бүрдээ өөртөө ингээд хичээлтэй учраас хичээлийн зав зайд ингээд тааруулж хурлаа цуглуулах. Тэгээд мөн тэдний нөгөө нэг зав зайг нь харж байгаа. За тийм юм хийгээрэй чи дараа 7 хоног тийм зүйлийг хийцэн байх ёстой шүү гэд тийм чекүүдийг бол өгдөг. За параметрал ингээд захиалдаг гэсэн. Бид нар нөгөө PCB зураг техникийн зургуудаа ингээ гарангуут за энэ багт ийм элементүүд хэрэгтэй шүү те одоо эсрэгүүцэл конденсаторч гэдэг юм уу те яг ямар хэмжээтэй ямар элемент хэдэн сарыг орох вэ гэдгийг ингээд жагсаалт гаргаад өгчдөг. Тэгэхээр ингээ жагсаалтаа харж аваад захиалах компани руугаа явуулаад үнийн саналаа аваад ерөөдөө захиалга явагддаг гэсэн. За тэгэхээр хиймэл дагуул нь болохоор хэд хэдэн дэд системээс бүтдэг. За түүний нэг нь болохоор structure гэдэг дэд систем байгаа. Structure дэд систем нь болохоор хиймэл дагуул доторх элементүүд болон бусад дэд системээ хамгаалдаг. Жишээлбэл хиймэл дагуул маань одоо пуужинд хийгээд хөөргөн биднес тэр үед болохоор маш их жижигэрэг гэх мэт гадна орчны янз бүрийн зүйлс нөлөөлдөг хиймэл дагуул. За түүнээс нь болохоор тэр жижигэрийг давах элементүүдэд гинтек байх тэр талаас нь манай structure дэд систем ажилладаг байгаа. Миний зорилго болохоор би болохоор лабораторид орж ирээд хиймэл дагуул дээр ажилласнараа шинэ зорилготой болсон байгаа. Тэгээ өөрийнхөө чаддаг зүйлийг олж авсан. Тэгээ миний цааш хийх зүйл бол ерөөсө хиймэл дагуул дээр одоо энэ шиг хийж байгаа анализ, тэгээ механик тал чиглэсэн мэргэжил эзэмшээд явах байгаа миний зорилго. Монгол хүн сансарт нисээд 40 жил болсон байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр бид нэр дахиад ихнээсээ л ингээл технологи хийж эхэлж байна. Дараагийн 40 жил бидний дараа үеийнхэн ийм замаар явахгүйгээр дараагийн шатнаас нь эхлээсээ гэдэг үүднээс бид нэр одоо тэр сансрын технологийн суур одоо сурж мэдхтэй бүх юм тавьж өгье гэдэг ийм л зорилготой. Тэгэхээр дараагийн үеийнхний мөрөөдлийг биелүүлэхэд энэ үеийнхний тэмүүлэл чухал.